тоо ирэмблэх хичээл тавтаа морилно. За бүгдээрээ харцгаая. Ирэмблэх эхний бүлэг тоо бол 35.7%. 108.1%. Тэг бүхэл 11. Тэг бүхэл 10.5. 93.13. Тэгээд 1 бүхэл 68.7. Ингээд үүнийг бодъё. Юун түрүүнд тоог ирэмблэх иймэрхүү төрлийн бодлого бодоход анхаарах нэг чухал зүйл бол эдгээр тоонууд нь хувь, энгийн батархай, аравтын батархай эсвэл холимог тоо гээд өөр өөрөөр илэрхийлэгдэж байгааг санах хэрэгтэй. Яг энэ байгаагаар нь жишгэд хэцүү байгааз. Тэгэхээр би бол бүгдийг нь аравтын батархай шилжүүлчих нь. Харин зарим хүн бүгдийг хувь эсвэл энгийн батархай болгож байгаад жишдэг. Гэтэ миний хувьд бүгдийг нь аравтын батархай болгочвол жишгэд амархан санагддаг юм. За ингээд энэ 35.7% гэдгээс эхлэе. Үүнийг аравтын батархай болгоё гэвэл бүгдээрээ тэгэхээр хувийг аравтын батархай шилжүүлэх хамгийн амархан арга бол хувь гэсэн тэмдгийг хаяад уг тоогоо 100-д хуваана гэдгийг чи санаж байгаа хаа. Тэгвэл 35.7% гэдэг маань 35.7-ог хуваах нь 100-тай адил болно. 5% гэж байвал тэр чинь 100.5-тай тэнцүү. 50% гэсэн бол тэр нь 100.50-тай тэнцүү байх нэ. За тэгэхээр 35.7-ог хуваах нь 100 гэдэг чинь тэг бүхэл 1357-тай тэнцүү байна. Ингэх нь төвөгтэй санагтаад байвал арай өөр арга хэрэглэе. 35.7%-ийг аравтын батархайгаар илэрхийлэх гэж байгаа. Тэгэхээр чи ерөөсө хувь гэсэн тэмдэглэгийг орхиод аравтын батархаанд таслалыг зүүн тийш 2 орон шилжүүлчих нь. Ингээд адилхан тэг бүхэл 1357 маань гараад ирнэ. Яг ийм хид хідэн жишээ авч үзье. Энд 5% гэж байсан гэлтэй. Эн чинь 100-ны 5 гэсэн үг. Аравтын батархай аргыг хэрэглэе гэвэл аравтын батархаанд таслалыг зөөж хувь гэсэн тэмдгийг арилгана. Аравтын батархаанд таслалыг зүүн тийшээ ахиад 1 удаа буюу 2 орон шилжүүлэх ба энд тэг гэж чинь. Энэ нь тэг бүхэл 100-ны 5 болно. Тэгэхээр 5% гэдэг бол 0.5-тай тэнцүү байх нэ. Тэг бүхэл 100-ны 5 гэдэг нь аравтын батархаанд 100-ны 5 гэсэн энгийн батархайтай адилхан гэдгийг бид мэднэ. За бодлогондоо эдгээд оръё. Энэ бүх хийсэн зүйлс маань чамайг өөр зүйлд анхаарахад хүргээгүй бахаа гэж найдаж байна. Ингээд 35.7% гэдэг бол тэг бүхэл 1357-тай тэнцүү байх нэ. Үүний нэгэн адил 108.1%-ийг аравтын батархайд шилжүүлье. Хувийг арилгаад аравтын батархаанд таслыг зүүн тийш 1 2 оронгоор шилжүүллээ. Тэгвэл 108.1% нь 1 бүхэл 1081-тэй тэнцүү болох нэ. Бид аравтын батархай нь хувь шилжүүлсэн утгаасаа бага байдаг гэдгийг мэднэ тийм үү? Дараагийнх нь амархан харагдаж байна. Угаасаа аравтын батархай хэлбэртэй өгөгдсөн байна. Тэг бүхэл 10.5 гэсэн аравтын батархай байна. Одоо харин 93.13 энгийн батархайг аравтын батархайд шилжүүлье. Энгийн батархайг аравтын батархайд шилжүүлэхдээ хүртүүрийг хуваард хуваадаг. За тэгвэл үүнийг шилжүүлье. 93 нь 13-т хэдэн удаа багтах вэ? 93 нь 13-т хэд дахин багтах вэ? 13-т тэг удаа багтана тийм үү? Тэгэхээр аравтын батархай таслалаа энд өчье. 93 130-д хэд багтах вэ? 1 удаа. Нэгийг үржих нь 93 нь 93-тай тэнцүү. Ялгарыг олъё. Энд 10 болоод энэ нь 2 болно. Зээлээд хасвал ялгар нь 37 байх нэ. Тэгийг буулгалаа. 93 нь 370-д хэд дахин багтах вэ? 4 гэвэл 93-аар үржихээр 372 гарах тул 3 дахин л багтах юм байна. 3 3 9 9 3 27. Тэгэхээр энэ хэд болох вэ? За эндээс зээлчигвэл энэ тэг нь 10 болоод эндээс бас зээлвэл 16 болж энэ нь харин 2 болох ба ялгараа олбол 91 гарах нь байна. Одоо 93 нь 910-д хэд дахин багтах вэ гэдгийг тооцоолъё. 9 удаа. Ингээд дуустал нь үргэлжлүүлж болно л доо. Гэхдээ бидний гол зорилго бол тоонуудыг жишгэх ёстой. Одоо бидний гаргасан үр дүн нь жишгэд хангалттай болсон байна. Тэгэхээр үүнийг энд зогсоогоод жишгэх бодлогодоо шилжье. Энэ тоо нь ерөнхийдөө ямар аравтын батархайтай тэнцүү байхыг бид харчихлаа. Ингээ биччихье. Хамгийн сүүлд нь энд холимог тоо байна. Төөрөгдөлгүй тулд эндээс зарим зүйлийг арилгачихъя. За одоо эндээс үргэлжлүүлье.
Холимог тоог ардын баталгаагаар шилжүүлэх хялбархан хоёр арга байдаг. Эхнийх нь нэг ба нэгээс бага ямар нэгэн энгийн баталгаа нийлбэр болгож байгаад шилжүүлэх. Нөгөө нь өгсөн баталгаагаа зөв биш энгийн баталгаа болгож байгаад шилжүүлэх. Уул нь энд зөв биш энгийн баталгаа байхгүй байна л да. Гэхдээ энэ аргаар бодоод үзье. За тэгэхээр эхлээд зөв биш энгийн баталгаа болгоод түүнийг ардын баталгаа руу шилжүүлье. За байзаараа. Надад бичих зай хэрэгтэй юм шиг байна. Энэ хавар жоохон арилгадах юм. За одоо бичих зайтай боллоо. Тэгэхээр нэг бүхэл 68-7 байгаа. Холимог тоог зөв биш энгийн баталгаагаар шилжүүлэхдээ 68-ыг нэгээр үржүүлээд гарсан тоог энэ хүртүр дээр нэмнэ. Яагаад ингэж байна вэ гэж юу? Яагаад гэвэл эн чинь нэг дээр нэмэх нь 68-7 гэсэн үг шүү дээ. Зөв. Тэгэхээр чи үүнийг баталгаа нэмэх үйллийн дүрм хэрэглэн 68-ны 68 дээр нэмэх нь 68-ны 7 хэлбэртэй бичиж болно. Үүнийг бодвол 68 дээр нэмэх нь 7 гээд 68-ны 75 гарах нь. Ингээд нэг бүхэл 68-ны 7 нь 68-ны 75-тай тэнцүү байна. Одоо хэдүүлээ 93-ны 13-ыг 10-ын баталгаагаар шилжүүлсэн аргаа хэрэглэн үүнийг 10-ын баталгаагаар шилжүүлнэ. 68 нь 75-д хэд дахин багтах вэ? 68 нь 75-д 1 дахин багтана. Нэгийг өрчих нь 68 тэнцүү 68. 75-аас 68-ыг хасаад 7. Тгийг болгоно. 10-ын баталгаа таслалаа энд бичнэ. 68-ын даалт дахин 1 багтана. Нэгийг өрчих нь 68 тэнцүү 68. 70-аас 68-ыг хасаад 2 гарна. Ахаад 1 тэг болгоё. 68 нь 20-д тэг удаа багтана. Ингээд цааш өргөжлүүлж болно. Гэхдээ бид үүнийг бусад тоонуудаа жишгэд хангалттай ийхүү 1 бүхэл 68-7 гэдгийг хэдүүлээ 1/10-тай тэнцүү гэж боллоо. Бүгдөө өргөжлүүлэн хуваасан бол яг ямар тоо гарч ирэхийг олж чадна. Гэвч одоо бусад тоотоо жишиж болохоор байна. 35.7% нь тэг бүхэл 1357-тай тэнцүү. 108.1% гэдгийн оронд бидний бодож гаргасан ясаар 108.1% нь 1081-тэй тэнцүү. Тэг бүхэл 10.5 нь угаасаа 10-ын баталгаа байна. 93.13 нь тэг бүхэл 1138-тай тэнцүү. 1 бүхэл 68.7 нь 110 гэж цааш үргэлжлэнэ. За одоо хамгийн бага нь аль вэ? Хамгийн бага нь тэг бүхэл гээд хамгийн бага нь энд байна. Би багаас нь их рүү эргэмлэлээ шүү. Тэгэхээр хамгийн бага нь 138, түүний дараагийнх нь 357 мөн үү? Түүний дараагийнх нь тэг бүхэл 10.5, тэгээд 1 бүхэл 181, тэгээд 1081, тэгээд дараа нь 1 бүхэл 68.7 байх нэ. Ингээд үнэндээ иймэрхүү жишээ өчнөөнийг бодож харуулмаар л байна л та. Харин цаг тусч байгаа болохоор энэ хичээлээр бол амжихгүй. Ямар тааж ийм бодлого яаж батахыг та нар ойлгосон баха. Чиний хувьд гэсэн энэ арга хамгийн ерөнхий хөтөж болох баха. Одоо чи иймэрхүү бодлогоодыг бодох гэж оролдвол чадна баха гэж бодож байна. Хэрв чи чадмааргүй өөр жишээ үзмээр байвал энэ хичээлийг давтан үзэж болох юм. Эсвэл би илүү олон жишээтэй өөр хичээл бэлтгэн толилуулах болно. Ямар тааж зугаатай байгаасаа гэж хүсье.